хашаандаа сайхан амьдарч болох уу? Ховд аймгийн төвд гэр хороололд 6,000 айл өрх амьдардаг. Харин өнөөдөр тэдний 3,000 цэвэр бохирын шугам холбогдоод байна. Тэд утаа гаргахгүй, хөрс бохирдуулахгүй, гал түлэхгүй, гадаагарч бие засахгүй, худгаас ус цөөхгүй, хашаандаа хүлэмж, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжтай тав тухтай амьдралын хэм маягийг сонгоод байна. Ингэснээр өнөөдөр Улаанбаатар төдийгүй аймгийн төвүүд томоохон хот суурин газрын хамгийн тулгымдсан асуудал болсон агаар хөрсний бохирдлоос ангижрах, амны байшингаа хашаандаа барьж, ая тухтай амьдрах сайхан боломж бодит болж байгаа юм. Хашаандаа сайхан амьдрах. Энэ зөв хандлага амьдралын шинэ хэв маягийг эрчимжүүлэхийн тулд ипотекийн зээлийн хүүг орон нутагт 3% болгож, инженерийн шугам сүлжээнд холбогдсон гэр хорооллын амны байшинд олгох эрх зүйн зохицуулалтыг бий болголоо. Баруун бүсийн аймгийн төвүүдэд хот болгон хөгжүүлж, өсөж төрсөн нутагтаа өөдлөх амьдралаа дэвжээн хашаандаа сайхан амьдарцгаая.